Улсын хурлын дарга улсын хурлын гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 5 дугаар сарын 22-ны өдөр улсын хурл дөрвөн мэдүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг байгаль орчин хүнсүдэ аж ахуй байнгын орооны 6 дугаар сарын 3-ны өдрийн уралдаанаар хэлцэгсхийг хэлэлцсэн дэмжсэн болно. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг болоод байгаа бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5-аар нэмэгдэж, ганцуд, үер, шорон шуурга, зэрэг гамшигт үзэгдлийн давтамж, эрчим эрс өсөж нэмэгдэж байна. Зөвхөн 23-аас 24 оны зурдын улмаас 9.1 сая толгой мал хорогдож, эдийн засагт ихээхэн хохирол учруулж, энэ хүрээнд 2.8 их найт төгрөгийн хохирол учирсан уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төдийгүй, эдийн засаг, хүн амын амжиргаа, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал болсныг харж байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилттой хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх шаардлагатай тулгарч байна. Гэвч өнөө хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой харилцааг салангад бодол салбарын хуулиудаар зохицуулж ирсэн бөгөөд нэгдсэн эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй орчин бий болгож байна. Иймд энэхүү хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг нэгдсэн тогтолцоонд оруулах, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилт болон нүүрс төрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж байгаа билээ. Түүнчлэн Монгол улс 2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд дэмжих тухай конвенцийн талуудын 17 дугаар байгууллага буюу COP17-г эх орондоо зохион байгуулах гэж буй. Энэ цаг үед уур амьсгал, зүлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн асуудлаар хүнсний манлайлалаа бэхжүүлэх, олон улсын хамт ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах эрх зүйн суурийг бүрдүүлэх өөрөө стратегийн ач холбогдолтой асуудал юм а. Хуулийн төсөл батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн засаглал, салбар дундын зохицуулалт сайжирч, олон улсын санхүүжилт болон хувийн хвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэх, орон нутгийн дасан зохицох чадвар бэхжих, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм а. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлж гисэх асуудлыг хэлэлцсэн дэмжиж өгөхийг улсын хурлын эрхэм гишүүд та бүхнээс хүсье. Анхаарлаа тулсанд баярлалаа.